Сайн байцгаана уу залуучуудаа. Та бүхэнд Java-гийн цовруул хичээл хүрэх болсондоо таатай байна. За хамгийн ихний хичээл буюу энэ удаагийн хичээлээр Java compiler-ыг хэрхэн суулгах талаар заая. За мэдээж та бүхэн Java compiler-ыг татаж авах хэрэгтэй. Java compiler буюу хөрвүүлэгч. За тэгэхийн тулд албан ёсны сайт руу орж татах хэрэгтэй. Java compiler маань өөрөө үнэгүй програм хангаж байгаа. Oracle.com энэ download татах хэсгээс нь Java хөгжүүлэгчид гэсэн хэсэг рүү ороод энэ Java platform JDK Java Development Kit гэснийг та өөрийнхөө үйлсийн системд тохирохыг нь татаж аваад суулгачих хэрэгтэй. За суулгах процесс бол маш энгийн. Татаж аваад ердөөсөө next гэж дарсаар агаал суулчихна гэсэн үг энэ маань автоматар. За тэгээд Java суулгасныхаа дараа Java compiler маань ажиллаж гин үү эсхийг шалгая. За тэгэхийн тулд cmd-гээ дуудаж гаргах хэрэгтэй. За үүн дээрээ Java compiler гэж бичээд үзье. Ажиллахгүй байна. Яагаад ажиллахгүй байна гэвэл Java compiler маань суусан хэдиж зам нь тодорхойгүй байна гэсэн. За хэдүүлээ замын тодорхойлолт өгчий. Java compiler-ийнхаар эхлээд замыг олох хэрэгтэй. Java compiler маань C дотор суудаг. Program files Java энэ JDK Java Development Kit руу ороод энэ bin дотор нь аппликейшнууд нь агуулгаддаг. За энэ аппликейшны замыг харъя. За энэ location зам нь бол энэ байна тий. За замыг нэвтгчүүлээд хадгалаад авчих. За хэдүүлээ замаа энэ тодорхойлъё. My computer руу ороод properties руу ороод advanced system settings руу ороод за энэ environment variables руу ороод new. За нэр хэсэгт та заавал зам гэж бичиж өгөх хэрэгтэй. Path. Дараа нь түрүүнийхээ хуулж авсан замыг хуулаад тэгээд окей. За замаа тодорхойлчлаа. За одоо дахин шалгая. Java compiler маань ажиллаж байна уу? cmd Java compiler. За та бүхэн маш их меню зэс гарч байгааг харж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Java compiler одоо таны компьютерт ажиллахад бэлэн боллоо гэсэн үг юм аа. За дараагийн хичээлийг заавал үзээрэй. Дараагийн хичээл уралдлаа. Түр баяр таа.